Өнөөдрийн лаборатори ажлын сэдэв механик дамжуулгын холбооч. Ажлын зорилго лабораторийн ажлаар холбоочны төрөл ангилал, тэдгээрийн зориулалт, ажиллах зарчим, хийцийн онцлогтой танилцаж, өгөгдсөн холбоочийн хувьд твх сонгох, твхний бат бүхийн тооцоог гүйцэтгэнэ. Багш тоноглолт материалууд, лабораторийн холбооч, штанген циркул, твх. Ажил гүйцэтгэх дараал оногдсон холбоочны хийц, зохион байгуулалт, бүтэцтэй танилцах, ажиллах зарчмын онцлогтой танилцах, өгөгдсөн холбоочны твх суух хоногийн хэмжээсийг авах, материалын хувьд хэд хэдэн төрлийн твх сонгох. Жишээ болгох нэг холбооч авч үзье. Энэ бол зээрэн цэг хэлбэрийн холбооч байна. Бидэнд хэрэгтэй хэмжээсүүд бол голын диаметр, твхний өргөн, ажиллах хэсгийн өндөр, ажиллах хэсгийн урт зэрэг нь орно. Хэмцэн утгуудаараа ажлын зургийг зурж гүйцэтгэнэ. Үүний дараа твхний холголт тасалтын хүчтэйг дараах томьёогоор тодорхойлж, тодорхойлсон утга нь зөвшөөрөгдөх хүчтлээс бага авах ёстой.